Зулагч надаа бас нэг юу байна. Тантай ярилцмаар байгаа зүйл байна. За. Би ингээд сүүлийн үед бас нэг юмтай айгу тэмцэл мэдрээд байгаа. Цаг хугацаатай ингээд айгу тэмцэлтэй байгаа байхгүй юу? Цагийг ингээд зогсоочмор санагдаад. Байгаад байгаа юм. Бас л энэ нөгөө нэг миний ингээд гарт ярьж байгаа юмнууд ерөнхийдөө ингээд юм холбоотой байх. Тэгээд айгу их ингээд давтамжтайгаар ботогдоод байгаа зүйл нь ингээл байнга цаг шалгадаг би. Тэгээд ингээд би ингээд айгу эрт сэрдэг байхгүй. Би өөрөө 5-аас сэрчдэг байхгүй. 5:35 гээд. Тэгээд надад ингээд айгу урт өдөр байдаг. Би ингээд ажилдаа явахдаа аль үжээ йоганда явцсан, цайгаа ууцсан, хоолоо хийцэн, бүр ингээд хамаг юм амжилтсан мэдэг шүү дээ. Хамаг юм амжуулсан. Тэгээд явдаг хэрнээсээ л надад дахиад ингээд цаг ингээд амар богино юм шиг санагдаад идэг байхгүй юу. Тэгээд ингээд цаг хугацаа угаасаа өнгөрнө штэ. Би тэрийг ямар ч контролдох надад боломж байхгүй штэ. Би тэрийг мэдж байгаа хэрнээсээ shit. Яа цаг яваад байна да гэх ингээд. Тэгээд намайг тэр тохгууруулаад идэг байхгүй юу. Айгүй их тийм болцсон. Ийм байгаагүй маа. Тэгээ сүүлийн үед айгүй их тийм болчиход байгаа. Тэгээд хараа яг яад ингэж байна. Надад маш урт цаг хугацаа биш үү? Бараг би тэгээд ингээд орой унтж байгаа юм. Яг хоо эрт унтахыг хичээдэг л те 10-аас өмнө унтахыг хичээдэг. Тэгтээ заримдаа 11, 12 болох үе байна. Тэгээ өглөөний 5-аас 12 хүртэл унтаагүй байлаа хэд хичнээн цаг байгаа юм те. Тийм урт цаг байна. Тэгээд ингээд би сэрэнгүүтээ ерөн жоохон ингээд нэг юм орондоо хөвтөх дурггүй. Аль болох ингээд юм хийж л байвал болох гээд идэг байхгүй юу сэтгэл санаа маань. Тэгээд тэрэндээ бас ингээд ятардгийн юм шиг байгаа юм сүүлийн үед. Ятарсан юм шиг байгаа. Тэгээд өнгөрсөн ингээд өнөөдөр өчигдөр 2 хүчээр өглөө 5-аас сэрэнгүүтээ буцаад би жоохон чимээнд мэдрэг байхгүй юу. Чихэндээ буцаад нөгөө плаг хийгээд бөглөө хийгээд унтж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хичээхээр унтж байгаа юм. Нэг цаг 2 цаг илүү унтаад тэгээд өглөө сэрэнгүүтээ битгий яар ялгуунаа. Чамд ямар ч төлөвлөгөө байхгүй. Чи юу ч хийх ёстой биш. Чи зүгээр хифт гэд. Тэгээд ингээ 9 цаг 10 цаг хүртэл хөвтөж байгаа байхгүй юу? Тэгээд боссон чинь өглөө 5 цагт босоод нөгөө нэг усуудаг. Хамгийн эхлээд миний хийдэг зүйл өглөө босоод халуун усуудаг. Бүлээ усуудаг байхгүй юу? Тэгээд 10 цаг болж юм. Би одоо бүлээ усаа уух юм байна гэл амар орой нөгөө нэг юу амьдралаа эхлээд нь штэ. Тэгэд би тэгээ амар муухай мэдрэмж төрөх болов гэсэн чинь үгүй. Харин ч баг эсрэгээрээ би яарахгүй байгаад амар гой санагдаад. Би тэгээд тийм айгүйх тийм мэдрээд байгаа сүлээ үед. Айгүй сайн байна. Наа чин би бол яг би бас яг өөртөө сүүлийн үед цаг хугацааны талаар бүр ингээд миний уншиж байгаа номнууд бүгд яг энэ чиглэлд заяа. Би чамд одоо Монголоос явахдаа нэг хэрэг олгож авсан юм аа. За. Энэ болохоор нэг юм физикч хүний бичсэн цаг хугацаа оршдоггүй гэд монгол хэл дээр орчуулагдсан ном байгаа байхгүй юу? Цаг хугацааны талаар. Гой ном багш байна. Би энийг Монгол явахаас өмнө би яг энэ номыг авч олж уншиндаа гэж бодоод авчихсан. Яг үнийг хэлэхэд надад энийг унших цаг гэрөөсөө гарахгүй. Би эхлүүлээл хайцсан нөгөө хичээл эхэлсэн болохоор. Тэгээд би чамд хэрвээ анзаарсан бол би Instagram дээр нэг пост оруулсан байсан. Нэг ном болонгууд 4000 weeks гэдэг ном. Яг тэр зохиолчийн дараагийн ном нь болохоор Meditation for Mortals гэдэг 2 ном. Одоо энэ 3 ном бол яг ингээд цаг хугацааны тухай ингээд айгүй ингээд философийн түвшинд ярьж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр
би бас яг наадах чинь ингээ айгу мэдрээд ягаад тэгэхээр ингээд айгу хийх юмтай байгаад байгаа. Тэгээд ингээд олон тишээ тэлчлээд ингээд айгу ингээд самгардаад нэг усан живж байгаа хүн шиг болоод ирэнгүүт яагаад заавал би ингэж айгу их ингээд зарим нэг юмыг би бол үнэхээр ингээд хичээгээд амжихгүй цаг хугацаа ингээд одоо би зогсоод бүлэн бол ерөөс ингээд энэ олон ажлыг би яг энэ тогтоосон цаг хугацаанд амжихгүй юм байна гэдэг ийм сонир мэдрэмжтэй. Тэгээ би нөгөө түрүү хэлсэн шүү дээ хоол идэж байхдаа хүртэл би яарад ингээд том халбуудаад бараг зайлшгүй идэж байгаа нь хүртэл би ямар нэг юм яах туугдсан мэдрэмжтэй байгаа бүр цавын цаана учраас тэгж яарч идээд байгаа юм гэдгийг анзаарсан байхгүй. Тэгээд тэр хоёр номыг би чамайг зүгээр би тэр хоёр номыг Audible дээр нөгөө аудио хэлбэрээр сонссон. Яг тэгэхээр айгу богинохон номнууд, ихэнх номнууд ингээл 7-10 цагийн урттай байдаг бол тэр номнууд ч баг 1-4 цаг шиг байдаг л айгу тийм бэсрэг маягаар бичигдсэн мөртлөө сэдв болгоно айгу гүнзгий. Яг тэгэхээр тэр хүн ингээд нөгөө бүтээмжийн талаар ингээд бичдэг сэтгүүлчсэн байхгүй амар олон жил ингээд цагийг яаж үр бүтээлд ашиглах вэ гэдэг дээр бичдэг айгу тийм мэрэгсэн тэр чиглэлээр specialize хийсэн сэтгүүлч байжгаад одоо цаг хугацааг арай илүү нөгөө философийн түвшинд буюу энэ productivity гэдэг чинь ер нь бол ингээд impossible бидний ингээд хүрх боломжгүй юмар ингээд айгүй өөрсдөө шахдаг гэдгээ ингээд тэгээд тэрний цаана юу яваад нөхөр энэ капиталист нийгмийн дарамт гэх юм уу productivity нэртэй нэг юм сонон одоо завгүй хүмүүсийг хүртэл хүмүүс айгүй ингээд юм ихийг амжуулж जैन сайн байна гэх нэг тийм incentivize хийгээд ингээд тэрийг үнэлэх гээд тийм юм үнэлэх гээд байдаг шүү дээ. Чи олон ажил амжуулах юм бол чи өстой айгүй successful байна гэж үздэг гэдэг чи ер нь явн явсаар нийгмийн одоо нөгөө нэг бидний ингээд амьдарч байгаа нийгмийн маш олон хүчин зүйл, соёл, твшмэл байдал чинь хүнийг ингээд юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг ингээд тогтоогоод өгчдөг байгаа байхгүй. Гэхдээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр нь үргэлж зөв гэсэн үг биш. Заримдаа одоо бидний явж байгаа энэ нийгмийн чиглэл бол ингээд хүний одоо энэ хүний амтналаг энэ шинжээс давсан тийм амар юм хөсөд байгаа гэдгийг ингээд тэр зохиолчд гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр 4000 week гэдэг нь болонгууд ерөөхдөө хүн 80 наслна гэж үзэх юм бол ингээд нийтдээ 4000 weeks-ийг л өнгөрөх юм байна л да. 4007 хоногийг. Тэр хугацааг минь цаг хугацааг яг хүн яаж авч үзэх хэвтэй цаг хугацаа гэж ер нь юу юм? Яагаад бид нар to-do list хүмүүсд productivity хөөж амьдрах юм бол хизээч сэтгэл ханахгүй байнга цагтаа үргэлжлэх вэ гэдэг нэг тийм талаар айгүй ингээ гоё жижигхэн бэсрэг маягийн ном бичсэн ном байгаа байхгүй. Тэнгүүд дараагийн Meditation for Mortals гэдэг ном нь юу вэ гэхээр тэгвэл энэ цаг хугацааг бид нар яг яаж цаг хугацаатай уралдахгүй хэрнээ яг ингээ амьдрсан шиг бүрэн амьдраад ингээ цаг хугацааг бүрэн ингээ туулаад яг ингээд бүтэн одоо хоол ажиллаж байгаатай адилхан яг цаг хугацааг бүү бээрээ мэдрээд оршихуугаа аягүй сайн мэдэрч амьдрах ба гэдэг ингээд философийн хүрээнд ингээд 4-7 хоногийн одоо чаленж гэх юм уу да гаргаж ирсэн. Энэ 4-7 хоногт яг хаяхээр нийтдээ тэр 4-7 хоног ном болохоор ингээд 28 бүлэгтэй нэг бүлгийг чи нэг л өдөрт сонсоод яг тэр бүлгийн дагуу ингээ юм хийгээ явах хэрэгтэй. Тэгээд аудио ямаараа харангуут нэг бүлэг нэг 5 минутын аудио бит байгаа аахгүй айгу богино. Тэрэн дээр ингэнэ тэгнэ гэсэн тийм систем байхгүй. Ягаад тэгэхээр угаасаа тэр чинь тэр номын одоо 50 даг бүтцэн юм болгон тэгж ингээ системчлэл ингээл productivity гэл ингээд ингэдэг юм аа. Ер нь бол ингээд ойл гасвал байгаа даа юм чи ийм юмыг өөртөө reflect хийж эргцүүлээ гэдэг нэг тийм prompt гэдэг маягийн гэх юм уу да. Тэгээ би яг тэр номыг эхлүүлээ саявж байгаад айгу завгүй болоод чадаагүй. Гэтэ одоо би энэ зуны амрт тэр хоёр номыг бүр нөгөө цаасан хэлбэрээр нь олж авч уншиж гэж бодоод байгаа. Яагаад гэхээр энэ бидний амьдарч байгаа нийгэм чинь ерөөсөө л ингээл байнгын уралдсан, яарсан нэг юм амжилттай болох гэсэн, хин нэгний дээр гарах гэсэн одоо 30 наснаас өмнө гэж бидний нэг нийтлэл медиум дээр ингээд бичдэг шиг те. Заавал нэг насанд хүрэхэд одоо ямар нэг юмтай болцсон байх хэвээр, ямар нэг юмд хүрсэн байх хэвээр гэдэг нэг тийм үл тогтоогдоогүй дүрм бичигдээгүй дүрм журамтай ч юм уу тэр нь ингээ хүндийг яг ингээ тийм байх хэвээр гэдэг нэг тийм мэдрэмжийг өгөөд pressure болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас бодсон байхгүй одоо ингээл гэр бүлийн амьдрал зохио хүүхч өгөхтэй бодлоо оройлоо гэдэг чи одоо миний бас нэг төрлийн ингээд айгу ингээд pressure айдас төгшөр байсан одоо ч гэсэн байгаад байхад гэхдээ би ингэ бодож байгаа байхгүй. Гэхдээ одоо тийм байлаа гэд миний одоо энэ дотор би яарлаа гэд
миний тэр хувь заа ингээ хурдлаад би газ тэр хүрий гэсэн зэгтээ хүрчихгүй нь ойлгомжтой. Энэ үйл явц бол ингээд надаас хамааралтай 100% биш. За одоо би аюугай гэж байгаа бол би бусаад аюугай ч гэтэл тэр амьдралын нарийн шин settle down гэрүүлтэй болох ч одоо надаас хэдэн хувь хамаарах юм бэ? 20-30% л хамаарч магадгүй шүү дээ. Яг миний одоо хүчтэй ажлыг бусд нь надаас миний out of control. Тэгээ бодохоор чинь бид нэр өөрсдөө цаг хугацааг одоо ингээд одоо цаг хугацаа гэж юу хүн яг яавал одоо цагт амьдрах юм бэ гэдгийг бодож өөртөө яг тэр утгаа олж амжаагүй байгаа юм мөртлөө нийгмийн жишгийг дагаад ингэж салхин тугдсан юм шиг яарч явдаг. Яагаад гэдгийг учрыг ч өөртөө ойлгодгүй ингээд нэг хэсэг ингээд сургууль соёл ингээд амар хурдтай явчаад амьдралынхаа тодорхой нэг мөчлөг төр ирээд гинт одоо эн чин зөв бүлүү буруу лөө яагаад энэ надад ингээд нэг л биш юм шиг мэдэрч төрөөднө гэдгийг ингээд question хийх хэмжээний нөгөө оюун ухааны prefrontal cortex гэх хүний нөгөө сэтгэл одоо хөгжлийн одоо төвшин 25 наснд хүрж ирж тодорхой fully developed болдог гэдэг нэг тэмдэглэл ухааны байна шүү дээ. Тэрнээс өмнө бол бид нар тийм юм анзаарах зөвхөөгүй явж байгаа. Тэгээ одоо тодорхой хэмжээний ингээм амьдрсныхаа дараагаар тэрийг ингэж эргэж харж байгаа. А гэхдээ сайн зүйл нь юу гэхээр хүн болгон тэгж нөгөө оршихуй question цаг хугацаагаа ингэж айгүй утга учиртайгаар эн чинь юу лээ гэж бодохгүйгээр амьдраа дуусч байгаа хүмүүс бүр өчнөө олон байгаа. А тодорхой цөөн хідний хүмүүс яг тэрийгээ ингэж нөгөө утга учиртайгаар утга учрыг нь олоод тэрнийхээ араас ингээ хөөцөлдөөд хямарч байгаа гэдэг чинь нэг усандаа тэрний учрыг олох гал ингээл зүтгэж байгаа гэсэн үг болохоос биш фейлсэн гэсэн үг биш аахгүй яа тэгэхээр ингэж нөгөө struggle хийх чинь нэг процессын тодорхой нэг заавал туулж гарах хэвээр үе байхгүй тэрийг хүн тэгж struggle хийхгүй бол тэр final destination-д хүрэхгүй ягаад тэгэхээр тэр struggle хийж байгаа нь өөрөө яг нэг гол орцсон байхгүй тэгж ойлгох хэрэгтэй тэгэхээр чиний одоо ийм залуухан насандаа одоо надтай харьцуулах би одоо чиний насанд тэр юу вэ зүгээр үнэхээр нэрээ айгүй доор төвшинж явсан байгаа байхгүй ингээ бодоод харьцуулаад үзэхээр яг харьцуулах нь муухай ч гэсэндээ тэр чи бол энийг айгүй эрт ухаарч байна гэдэг чинь тэр хэрээрээ ингээд амьдрал айгүй нухацтай хандж байгаагийн хэлбэр гэж бодох хэрэгтэй миний ойлгож байгаа яг тэгээд завчин гарав тэр хоёр номыг олж хараарай миний зүгээс харин тгий те сонсож байгаа хүмүүст бас гоё номны гоё юутай боллоо шүү дээ. Тий, тэр хоёр ном бол үнэхээр чухал ном. Тий. Би бас айгүй их нэг тийм ном юм уншмаар нэг тийм санагдаад тэгээд дахиад ингээд үргэлжлүүлээд би нэг таныг ярьж явах явцад чинь яг нэг өөртөө бодоод исэн бодогдсон юмнууд ингээд дахиад орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд нэг хойл яхаа стил нэг бит хоёрын шүхэр чинь ганцаардл гэдэг юмд орл яваад байгаа шүү дээ. Ганцаардл гэдэг сэдвийн дор. Тэгээд би ингээд бодож жагаад би яг утга учиргүй дутагдал гэх юм уу? Хоосрол гэх юм уу? Утга учрын хоосрол гэх юм уу? Нэг тийм юмд ингээд орчод байгаагаа бас айгу их анзаарж байгаа. Ерөөсөө л нэг тийм хоосон утгагүй юм шиг санагдаад. Хоосрон утга, утга учиргүй юу ч хийсэн л утга учиргүй юм шиг санагдаад байгаа хгүй. Яах гэж би тэр хийхгүй байсан ч болохоор юм шиг. Одоо би нэг юм хийх гэдэг нь штэ тий ингээд нэг мотивац авах гээд. Айгу их нэг тийм тэгээ ганцаараа тэгээд ингээд энэ болгоноос үүдээд би яг өөрийгөө би ганцаар гэдэг юмд орчод байгаа болов уу гэж бодсон байхгүй юу. Ганцаараа ингээд байгаад байхаар тийм болчтой юм шиг утга учиргүй санагддаг. Одоо саяны ингээд өмнө ярьсан бүх зүйлүүдийг яг ганцаардл гэдэг юмд дотор мэдэрч болох юм шиг санагдаад. Яг үгүй чи айгүй нэг дараагийн шат руу ингэж хүн левел ап хийхээс өмнө нэг тодорхой нэг юм туулна шүү дээ тий. Яг тэр шатандаа л явж байгаа. Тэгээд харин яг раунд 5 гэдэг чинь тийм юм байхгүй юу. Сэтгэл гутралд ороод би ч одоо Монголд байхдаа бас 2 ч удаа ороод гарлаа шүү дээ. Хадгалж гарсан байгаа. Тэгээд
миний хамгийн сайн зөвлөгөө юу одоо өөртөө дараа одоо би бодоод өгөхөр юу байх вэ гэхээр хүн яг ингээд унж болох бүх тэр одоо газарт унж болох юу байгаа тэр нөгөө ёроол хүртэл унаад үзэх хэрэгтэй юм шиг байна. Яагаад тэгэхээр зарим хүмүүс ёроол хүртэл унахгүйгээр ингэсгээд нэг хальт ингээд гарчдаг, хурдхан шиг гарчдаг. Ягаад тухайн үедээ зүгээрэж болно. Урт хугацаанд тэр нь яах вэ гэхээр дахиад тэр юм мөчлөг нэг давтагддаг аахгүй юу? А чи бүр нэг унсан шиг унаад бүр нэг шалдаа буугаад бүр ингээд айгүй хэцүү болоод ингээд унсны дараа босхолоор тэр чамайг бүр ингээ амар ингээ empowering болгодог. Би яг тэгж 2 удаа шалдаа унж үтсэн байхгүй яг үнэхээр бүр ингээ яанда одоо энэс яг яаж гард юм бол өдөр болгоно юм хар юм том чулуу ингээ дээр дарцсан байгаа юм шиг мэдрэмжтэй. Байнгын ингээ нэг юм нэг л ингээл нэг юм дарсан хүнд харанхуй оргисон мэдрэмжтэй ингээд нэг хэдэн сар явж үтсэн байхгүй. Тэрнээс гарсны дараа би ингээд бол амьдралын бүх юмд амар appreciate хийдэг болчт юм байлээ. Ер нь нэг тийм ингээд тэгээд гол нь юу вэ гэхээр тэрнээс гарах арга зам юу вэ гэхлээр яг тэр тухгүй байгаа юмтайгаа л нүүр тулаад тэр юмгаа хүлээж аваад ойлгоод учир шалтгаан юу байсныг өөртөө хэлээ тайлбарлаад одоо нөгөө сэтгэл зүйн ухаанд би өмнө бас ярьжлээсэн бах нэг сэтгэл зүйчний нэг юм томьёолоод байхгүй яг энийг бол одоо тухайн нийлээ 70-80-аад оны үед айгу сэтгэл зүйн шинжилгээ ухаанд айгу тийм хүчрхэг байсан урсгал гэх юм уу да. Тэр юу урсгал юу гэж үздэг вэхээр хүний дотор ийм 3 төрлийн сэтгэл зүйн төлөв байдал байдаг. Насанд хүрсэн хүн, эцэг их тэгээд хүүхэд гэсэн юм төлөв байд юм байна л да. Тэгэхээр хүний мэдрээд байгаа одоо сэтгэл зүйн төлөв одоо ингээд одоо баярлдаг, гундаг тэр одоо ийм raw материал гэж хэлж штэ ямар нэг ийм цэвэр материал одоо сэтгэл хөдлөлүүд бас цэврээр байгаа ууралж байгаа тэр болгон чинь хүүхдийн мэдэрч байгаа мэдрэмжээ. Том хүн байсан бол чиний доторх том хүн иржсэн бол тийм юм мэдэрч байгаа ч гэсэн өөртөө ингээд тайлбар өгөх нь ш. За чи ингэж байгаа ч бас ингэж ин одоо гэдэг ч юм уу эцэг байсан бол за чи ингэж байгаа ч гэсэн хийх ёстой гэдэг ч юм уу те. Тэгэхээр сэтгэл зүйн гутралд орсон би одоо өөрийнхөө жишээг аваад үзэхлээр тэр хүүхдэд тайлбар өгөх ёстой. Чи ингэж байгаа юм байна гэдгээ бүр ингээд 5 настай хүүхдэд өгж байгаа юм шиг маш энгийнээр тайлбарлаж ойлгуулаад аргадах хэрэгтэй гэж байгаа байхгүй дараа нь. Тэгжээж тэр хүүхэд чинь нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөө таашаа явах хүч гардаг. Гэтэ мэдээж тэгж ойлгох хүртэл хүнд бол ингээ хугацаа ордог юм байл л дээ. Яг юу болоод байгаагаа өөртөө нэгдүгээр үнэнчээр хүлээн зөвшөөрөөд ойлгоод тэг хүлээж аавна гэдэгтэй. Тэг хүн болгон тэрийг хийж чаддаггүй юм шиг санагдсан. Зарим хүмүүс ингээд тэрнтэйгээ нүүр тулахгүй байхын тулд байж болох бүх зүйлийг хийдэг. Тойрол гүгэл яваад байдаг. Тэгээд тэгж байгаа л тэгэл яг зарим хүмүүс нь бол ингээд тэрийг маш хэцүү маш ингээд хүлэн зөвшөөрөө байгаа ч гэсэн ингээд хүлээгээд аваа тэгээд явхлаар тэр нөхнөөс гардаг юм шиг надад миний хувийн мэдрэмж бол тийг санагдсан. Одоо бол би ингээд тэрийг бүр тэр нэг дордоод бүр ингээд сэтгэл готрлын хэмжээнд орохгүй байхын тулд наан нь тэр юм хүлээж авах хэвээр фейс одоо accept хийх юмудаа ингээд жижиг юмудаа өдөр тутмын байн хийх ингээд боддог. За чи яг өнөөдөр яг юунаас сухтаад байгаа юм бэ? Яг юунтай нүүр тулахаас ингээд айгаад байгаа юм бэ гэд өөрөөсөө асуугаад тэр юмтайгаа аль болох хурдан хугацаанд тулаад үзчих хэрэгтэй юм шиг байна. Харин тэгтээ би өөрийнхөө нөхцөл байдлыг бас яг сэтгэл готрол гэж яг хэлмээргүй л байгаад байгаа юм. Яа тэгэхээр тийм ер нь нөгөө нэг хүн болгонд тэгээд идэг болохоор ч юм уу нэг айхтар тэгж нэг сүртэй бас жоохон дэвэргэх дургу зүгээр ганцаардлын мэдрэмж шиг л жоохон хүчтэй мэдрээд байна даа гэж бодод байгаа. Тэгээд энэ болгоны ингээд юун дээр би бодож байгаад би бүр ингээд дахиад сурмаар ч юм шиг санагдах шиг. Бүр мастер сүд бакалавр ч юм уу гэж сурвал дахиад шинэ мэрэгжил эзэмшмээр юм шиг дахиад мастер сурмаар ч юм шиг мэдгүй нэг тийм ийм нөгөө би ер нь нэг тийм амьдралд жоохон утга учиргүй амьдрсан юм шиг санагдаад байгаа байхгүй ер нь ингээд нэг юм өөрийнхөө өнгөрсөн гэд байсныг бодохоор ч юм уу ер нь ингээд л нэг юм
сурсан, мэдсэн, ажилласан туршлага энтрийг бодохоор айгу дотоо хийсэн юм шиг. Би ингээд гоё жинхнээсээ тэгээд илүү их зүрх сэтгэл цаг хугацаа зориулаад өөрийгөө ингээд зориулаад би дахиад сурах хэрэгтэй юм шиг. Гэхдээ яг юугаар гэдгээсээ мэдэхгүй л байна л да. Гэхдээ би сэтгүүл зүйдээ хайртай. Гэхдээ бас яг нөгөө би яг хийх хүн юм болоогүй юм болоо гэдэг дээрээ яг бас айхтар тэгж хийж үзээгүй болохоор бас мэдгүй. Тэгээд бас нэг юм айгүй их юм ол эргэлзээ байна. Яваад байгаа. Би гэхдээ чиний өмнөөс баг excited бодож байна яг үнэ хэлэхэд амар нэг гоё journey хийгээд яваад байгаа. Айгүй утга учиртай гэх юм уу? Ягаад тэгэхээр хүн болгон өдөр тутамдаа ийм юм хийгээл яг ингээл өөрийгөө амьдралын утга учирыг илэрхийлээл явдаггүй. Нэг бодлын чи бит хоёрт ингээ явж байгаа нь баг privilege аахгүй юу? Яг хүн болгонд ингэж бодсохоо гардаггүй байхгүй юу? Уудлын харин яг тийм. Тэгэхээр чи айгүй харин ч гоё санагдчих надад. Чи ингээл явж байгаа л нэг их хугацаанд дараа утга учир нь олно. Энэ харин ийм бах. Яг одоогийн байгаа ялгуун дээр эртэл би бас ингээд айгүй олон юм туулсан. Тэр үеүүдэд бас ингээ нэг юм тодорхой хэмжээний ганцаардл байдаг юм уу тухайн үед нэг юм гуниг надад мэдрэгдэжсэн. Тэгээ тэрийг давчхаар яг нөгөө нэг нарыг тэгээд хийсэж байгаа навчиг хүртэл ямар гоё юм бэ гэдгийг мэдрээд эхэлдэг. Тийм үе надад ер нь бол нэг тийгдэг юм ингээ байдаг. Нөгөө нэг одоо болохоор би дахиад нэг жоохон дараагийнхаа шатны юмыг ингээ давах гэдэг юм шиг байна. Яг нөгөө нэг энэ маань жоохон хүнд даваа байгаад байна. И хүнд үе байгаад байна. Раунд гэх юм уу? Бүр нэг юм эвгүй бодлоод орж ирж мэрч байгаа ботхоор. Тэгээд яг эндээс би гармаар байгаа байхгүй юу? Тэгээд гармаар байгаа мэдчихэж байгаа. Ер нь бол би яаж гэдгийг бас мэдчихэж байгаа. Тэгээд яг би нөгөө нэг дангаараа болохоор айгу зүгээр надад асуудал ингээд баг ингээд байхгүй тий дангаараа ингээд байх юм бол тэгтээ бид нар чинь гэр бүлтэйгээ холбоотой найз нөхөд ч гэдэг юм ажлын хамт олон амар олон хүмүүс байгаа шүү дээ бидний амьдралд. Тэгээд тэр хүмүүстэй холбоотой амьдралаа бодоод үзэхээр чинь асуудлууд хөвгч гарч ирдэг. Би яг ганцаараа ингээд би хинээс ч хамааралгүй амьдрах юм бол надад бүр ямар ч асуудал байхгүй юм шиг санагддаг байхгүй юу? Хин нэг миний амьдралд ороод ирэх үед асуудлууд үүсч эхэлдэг. Тэгээд нөгөө гэрийнхнээсээ хоол ингээд ганцаараа байгаа тэг яг ямар ч асуудалгүй юм шиг амьдарч болж л байна л та. Би ер нь бол тэгж л амьдардаг л та. Тэгтээ бас айгу муухай нөгөө селфи санагдаад байдаг байхгүй юу? Яг тэг санагдаж эхэлж байгаа бол чи нөгөө том хүн бол яг жинхнээсээ нөгөө өөрийг хариуцлах ч юм уу тэргээ мэдэрч эхлээд жинхнээсээ тэгээд нөгөө тэгэл эхэлж байгаа одоо нөгөө дараагийн шатны чамдаагүй жоохон хүнд байгаа дарк юм тулж байгаа гэдэг чинь тэр хэмжээгээр чи том болох гэж л үзээд байгаа болохоор том зовлон тулгарч байгаа л гэсэн юм шүү дээ. Тэгж л байгаа. Тэгээд амар надад бол өстой гой санагчна. Наа чин энэ болгоныг даваад гарсан дараа чи өөртөө одоо шинээр бий болох ялган ямар амар тийм одоо амьдралын даан цаан учрыг мэддэг юм тань өөртөө чаддаг тийм өөрийгөө бас тодорхой хэмжээ ойлгодог тийм хүн болох вэ гэж ботхоор айгуу гоё. Яагаад тэгэхээр би ч бас яг тийм юмыг туулаад яг нэг хэсэг нь бас нэг тийм даваагаа даваал явж байгаа. Гэхдээ тийм гол ялгаа нь юу гэхээр би тэрийг даваад явж байгаад айгу баярлаад байгаа хүүе би ч одоо ингээ зовлонтой нөр тулаад байна штэ. Энэ зовлон чинь намайг одоо дараагийн шат руу мань гаргах юм байгаа юм шүү дээ. Ингээд нөгөө зовлонгоо хайрж ирлээ. Тий. Зовлонгоо хайрж. Гинт ингээ бодсон чинь бас миний нөгөө хийж байгаа ажил төрлөөс ингээд холбоотой байгаад иж магадгүй мэн. Би чи нөгөө өмнө нь мэрэгчлэрээ ажилтдаг байсан. Тэгээ одоо нөгөө нэг зүгээр юм casual ажил хийгээд байгаа. Одоо ямар ч тарих толгоо мэдээж тэмцээ бас ингэ сонирхолтой л да би Uniqlo-д ажилладаг шүү дээ. Тэгээд яа мэдээж тэмцээ сурж байгаа юмнууд байгаа. Гэхдээ тэр чинь миний карьер биш байхгүй юу? Тэгээ нөгөө тийм юм ажил хийгээд байгаа болохоор бас нэг юм утга учиргүй
утга учирын хомсдолд орсон юм шиг бас мэдрэмж итгэл төрүүдэж магадгүй юм байна. Би энд нэг юм хэлчихв. Одоо би болохоор юу мэдрээд байгаа гэхээр бид нар ингээд identity гэдэг ойлголттой. Гэхдээ ялгуун гэж хин юм бэ, зулаа гэж хин юм бэ гэдэг нь ойлголтоо тодорхойлохдоо өөрийнхөө хийж байгаа ажил нийгмийн статустай айгүй ингээд холбож ойлгох гэдэг. Би одоо мэрэгжлийнхаа ажлыг гадаадд хийж байгаа болохоор айгүй мундаг. Би бол ялган бол ийм л хүн байх хэрэгтэй гэдэг нэг тийм ойлголттой. Тэгээд тэр ажлаасаа ингээд гарчих юм аа нэг ичмээр юм шиг тийм мэдрүүж төрүүл төрж болох байхгүй. Ягаад тэгэхээр хэрвээ бид нар өөрийнхөө self identity-г хийж байгаа ажилтай ч юм уу нийгмийн статустай холбох юм бол хизээ нэгэн цаг тэр юм чи алга болно шүү дээ. Тэр статус чинь чамаа чи ажилласаа гарах төдийд л тэр чинь чиний биш болчихж байгаа шээ. Тэгвэл юу гэсэн үг юм бэ? Тэг би одоо ингээ тийм ундаг ажил хийдэг гээ явжсэн чинь нэг өдөр ажилласаа гарсан чинь чи хинч биш болох юм уу? Гүү тэрийг дагаад хинч биш болчихно гэсэн үг биш үсттэй. Тэр бол чиний identity биш байхгүй юу? Ялгуунаа. Чиний хэн бэ гэдэг чинь чиний хийж байгаа ажлаар тодорхойлогдохгүй жаа. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа юмыг нийгэмд одоо тэр хүмүүс тэр ажлыг чинь ямар статус олгож байгаа гэдгээрээ бити өөрийнхөө хэн бэ гэдэгтээ ууя. Ягаад тэгэхээр тэр ажил байхгүйсэн цагт чи дагаад ундаг байна гэх юм бол болохгүй байхгүй. Чиний self, чиний үнцэн, чиний итгэл үнэмшил, чиний хэмбэ гэдэг чинь тийм юмар тодорхойлогдох ёсгүй. Хинт чамаас булааж авахгүй. Тийм юм чинь чиний мөн чанар байхгүй. Чи ажилласаа гараад өөр casual ажил хийсэн ч бай. Ялгууны үнцэн тэрийг дагаж унахгүй. Тэр амар чухал. Identity-гээ бүтээхдээ тийм хийж байгаа ажил олж байгаа мөнгө, дансан дэх мөнгө ч юм уу эсвэл чиний одоо өмсөж байгаа үнэтэй брендийн хувцаар чамайг тодорхойлно гэвэл тэр амар ингээд тэр байхгүй болсон цаг чиний үнцэн дагаад унаа л гэсэн үг. Надад бол тийг санагцсан. Яг үндэ. Тэгээд яа Тийм. Би нөгөө нэг яагаад надад тийм бодол орж ирсэн юм бэж болох уу гэж бодсон байхгүй юу? Би бас өөрийгөө ингэж аягүй их голоод идэг. Нөгөө одоо за царай муутай ч гэдэм. За би хараа муутай. Би одоо тийм юм ингээд голох ингээд юу мунддаггүй юм байна. Би одоо тийм ингээд мундаг сургууль төгсөөгүй. За би надад одоо хийсэн ойлгохтой эрдэм шинжилгээний ажил байхгүй. Би одоо хангалттай ингээд толгойтой биш ч гэдэг юм уу гэдэг амар олон янзаар ингээл өөрийгөө ингээл айгүй чамладаг. Тийм бодлоод айгүй орж ирдیں۔ Тэгээд яг эргээд нөгөө нэг юу гэж ингээд тайтгардаг вэ гэхээрээ яг нөгөө мөн чанар гэдэг юм чинь ховор шүү. Тэгээд гэж өөртөө хэлдэг байхгүй юу? Тийм тэрэндээ ингээд тайвширдаг гэх юм уу? Тэгээд бодохоор нөгөө нийгэм дээр гараад би хэн болох юм бэ? Би бас нэг тодорхой өөрийнхөө байр суурь эзлэх гэдэг шүү дээ, тий. Одоо тэгэнгүүт би айгүй мундаг боловсон хүчин байж чадахгүй юм шиг санагдах. Бас айгүй жоох сэтгэлээр ингээд унгаах бас нэг шалтгаан болоод байгаа юм шиг. Тэгэд юм болгон дээр ингээд айгүй хүндэрч байх үү. Зүгээр тэр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүйд тэр шалгуурууд дээр би бүдрээд байгаа юм шиг санагдах. Гэхдээ одоо тэгээд наадах чинь бол би бол хүн болгоны дотор байдаг зөрчил юм шиг санагдсан. Яагаад гэвэл зөрчил юунаас үүсдэг юм бэ ингээд өөр дөр бодоод үзэхээр надад нэг юм би тийм хүн болмоор байна гэдэг хүм хүсэл буюу эсвэл би хүмүүс тэгж ойлгогдмоор, тэгж харагдмаар байна гэдэг хүсэл байгаа. Би нэг ялгаан гэдэг ийм зулаа гэдэг нэг ийм хүн, ийм чадвартай, ийм одоо байр суурьтай ч юм уу тийм. Гэтэл ихэнх тохиолдолд тэр одоо ideal self чинь яг чиний жинхэнэ бодит байгаагаас юм зөрөөтэй байдаг хгүй. Тэгээд ирэхээр хүн нөгөө зөрөөтэй байгаадыг чийл ганцхан мэдээд байгаа учраас тэрэн дотор юм дотоод зөрчил үүсээд байгаа. Би ийм хүн болж харагдмаар байгаа. Миний ideal self юм байсан чинь бодит байдал дээр энэ нэг юм өөр хүн байгаад байна гэд ингээд хүн өөртөө зөрчилдөөд ирэх нь баг бол хүн болгоны дотор л байдаг юм нөгөө айгуу тийм common асуудал байх нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо ингээд чи хэлж штэ хүн ингээд эрдэм шинжилгээний ажил хийгээ мэдлэгтэй чадвартай байж ээж чи ингээд нэг өөрийгөө за чи одоо нэг болж шүү. Одоо л нэг ялгуу яг хүлэн зөвшөөрөх гэдэг шүү гэх нэг тийм надад ч гэсэн одоо тийм юм одоо ч стил байсаар байгаа даа.
Тэгээ би одоо ч ажилласаар байгаа нэг чухал юм өөр дээр юу гэхээр чи ингээд ямар нэг юмд одоо successful байж ээж achievement хийж ээж тэгжээ чи хайрлагдах эрхээ олж авд юм биш ээ. Чи яг ингээд одоо буй байгаагаар яг ийм царай муутай асуудалтай одоо ямар ч байж болно. Тэр байгаагаараа чи өөрийгөө хайрлах арга замыг олох хэрэгтэй. Тэр бол ингээд том эрдэмтэн болчоод хүлэн зөвшөөрөгдөд нөгөө байхаас илүү хэцүү заяа. Яг үнийг хэлэхэд байгаагаар нь өөрийгөө хайрлах. Яг тэгэхээр бүх зүйлийн төгс хүнийг хайрлах айгу амар ахгүй. Чи шатгаар ялган ухаантай, ялган мөнгө сайн олдог, ялган одоо учраас тийм учраас чи сайн хүн чи учраас одоо хайрлагдах хэрэгтэй гэж хэлэх амархан. Эсвэргээрээ чи амар олон ийм алдаа дутагдaltaй чигээрээ өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж хүлэн зөвшөөрөх чинь амар тэнэг байхгүй. Би одоо ийм амтан байж ич гэд ингээд хүн бодоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр өөрийгөө алдах чигээр нь хайрлах сурна гэдэг чинь баг ингээ амжилт гаргаад тэгээд өөрийгөө хайрлахаас ч илүү хэцүү хүн болгон чаддаггүй зүйл байхгүй юу. Тэгсэн чинь жилийн өмнөөс бас ингээл өөрийгөө ингээ амар хайрлж эхэлж байгаа юм л та. Тэгээ би ингээ хаяада миний гидсаас ингээл хоол мод ичхэр эвгүүрхэл ингээл яда тэгэл бөглөө ингээл 0 дорол ингээл хэрвээ ямар ч асуудал байх юм бол мигийн гидсээ илээд за одоо өнөөдөр ингээ ч өстө сайн байлаа шүү гэ ингээ хоолоо сайхан шингэлж өгдөг өөртөө гэдэг байхгүй. Тэгсэн чинь саяхан би ингээд бясалгал хийж агаад нэг юм олж нээгээд одоо чи ингээд зүгээр явахта чи өөрөө зүрхнийхээ цогцолтыг сонсдгоо. Одоо ингээд сууж явахта. Үгүй айгүй их одоо даралт жоохон унсан үед бол сонсно. Зүгээр явахта бол сонсохгүй. Тэгсэн чинь одоо ингээд чи ингээд хүний нөгөө ингээд эмч нарын чагнадаг чагнуураар ингээд цоглохоор түг түгээ зүрх цоглож шээ. Тэгээ би ингээд эртээд ингээд бясалгал хийж байгаа бүр амар төвлөрөөд ингээд чив чимээгүй ингээд төвлөрөөд ингээд байжсэн чинь анх удаа зүрхнийхээ цогцолтыг ингээд ямар нэгэн ингээд чагнуур магнуур ашиглахгүйгээр ингээд сонсож үзээд тэгээ хоёр янзаар сонссон. Нэг нь болохоор ингээд зүрх нь яг түг түг нөгөө ээж болсон хүмүүс хүүхдийнхаа зүрхний цогцолтыг анхудаа сонсон гэдэг яриад байдаг шиг тийм юм шиг мэдрэмжийг би ингээд энэ зүрхэнд нэг юм жижиг юм товшоод байгаа юм шиг мэдрэмжийг би сонсоод яг ингээд зүрхнийхээ цогцолтыг ингээд тоолж олдсон байхгүй нэг минутаар ингээд тоолоод дараа нь ингээд чихэндээ сонсгосон. Энд ингээд юм түг түг гэдээсэн бол тэрний дараа чихэндээр ингээд яг ингээд чихвчээр сонсож байгаа юм шиг түг түг гэдэг юм шиг ийм мэдрэмжийг ингээд би ингээд сонсоод надад амар гой санагдав. Хүүе энд ингээд нэг амьтан чинь бас ингээд амьдэрчих гад ингээд намайг амьсгалуулчих гад ингээд үзээд нштэйгээд би бүр ингээд зүрхнийхээ цогцолтыг тийг сонсноо надад амар гой санагдаад аюу хайрлаа зүрхийгээ одоо хүмүүс сонсож байгаа амар өвчтэй мэй гэж. Гэтэ тэр нь надад аюу ингээд өөрийнхөө яг ингээд миний бие мах бод ингээд намайг энд ингээд амьд амьсгалуулад ингээд явахын тулд ингээд ямар их хүчтэй сэтгэл гаргаад ам бэ гэдэг би ингээд зах тухаас мэдрэх шиг болсон байхгүй юу. Би энд морол ингээд онлайн зэм бодол би өөртөө хайрлагдах хэрэгтэй хүн гинтрээ одоо хайрлагдахын тулд ийм хийх ёстой гэл ингээд бодоол ингээд амар хичээдсэн чинь энэ зүрх цохилж байгаа ингээд амьсгалж байгаа энэ бүхэн чинь ер нь хангалттай хэмжээний хайрлагдахын шалтгаан болоод байгаа юм шиг надад зүгээр санагцсан байхгүй юу. Хүү ээжтэй зүрх цоглоод байна шүү дээ. Би амьд байна шүү дээ. Яагаад тэгэхээр би маргааш ч гэсэн үхчих болох байхгүй. Энэ зүрх маргааш зогсчих болно. Тэгтэл ингээд зогсохгүйгээр ажиллаж яах гэдэг чинь одоо нэг бодлын амар ингээд өөртөө баярлах, өөрийгөө хайрлах нэг шалтгаан юм шиг юм байдлаар мэдрэгцэн надад бол. Тэг яг зүгээр энийг хүн болго ингэж мэдрэх ёстой гэсэн үг ерөөс биш л дээ. Гэхдээ зүгээр ингээд хамгийн бага эфорт гаргаад чи өөртөө сэтгэл ханаад өөрийгөө хайрлж чадна гэдэг чи ер нь бол ухаан юм шиг байна. Гэхдээ тэр хүртэл бас хүн ингээд их юм туулж ээж одоо бас ингээд тэрийг фүли ойлгодог. Би бол өөрийгөө ойлгодог болсон гэж хэлэхгүй. Би ингээд хаяа л тэрийг ингээд мэдэрдэг. Тэр одоо их айгүй зурусах нь хэдхэн секундын л үйл явдал. Тэгэл алга болчдөг. Тэгэл дахиад орж ирдэг. Гэтэ энэ болгоныг ингээ ойлгоход meditation надад аим их тусал, бясалгал аяг их туссан. Би ингээ тэмдэглэл мэнийг хөтэлдэг ингээд чадрууд аяг их чухал болсон. Тэгээд хүн ингээ анзаарах аяг ингээд анзаархад амар нөгөө жааж хийхгүйгээр юм ингээ анзаарах хэрэгтэй юм шиг байна. Заавал ингээ жинлэл үнлээ сайн байна, муу байна, зөв байна, буруу байна гэж бодохгүйгээр зүгээр ингээд яг тэр зүгээр болж байгаа үйл явцыг зүгээр л ингээл одоо байгаль руу болж байгаа процессыг ажиглаж байгаа юм шиг ингээ ажиглаад ингээд хараад ахаар ингээд тэм дотроос ингээд ямар нэг юм үн цэнтэй зүйлийг олж аваад байх шиг санагцаа надад.
Тийм. Тэг яг тийм. Миний хувийн л одоо харах үнцэг юм да энэ нэг бодлоо. Тих баха. Тийм. Надад бас ер нь би таныг нөгөө нэг ингээд надад бас одоо тэгж бодож байгаа тийм бодол орж ирсэн. Ингээд юм байгаа, тийм байгаа гэд өнөөдрийн ярьсан юмнууд нэг юм айгу хантай санагдлаа. Нөгөө ганцаараа л ийм юм бодоол ганцаараа л буруу юм шиг би л тэнийг болохоор ингээд байгаа юм шиг биш. Тэ энэ бол нэг хүм болгонд байдаг зүйл тэ таас хэллээ штэ. Ерөнхийдөө айгу олон хүнд юм боддог юм шиг байгаамаа. Олон хүн яг энийг давж туулдаг юм шиг байгаамаа гэж хэлж байгаа нүрөө. Бид нар гэл нөгөө ганцаараа л бид өөртөө бодоод байгаа болохоор л ганцаараа бодоод байгаа юм шиг гэж боддог боловч яг үнэндээ айгүй олон найзууд байгаа. Яг адилхан бодож байгаа тийм. Тэгээд би бас нөгөө нэг юу ячжээ. Нэг тийм ярих нөгөө нэг арга ивэ алга болгоцсон юм шиг байна. Нэг эвтэйхэн ярьж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Заримдаа ингээд анзаархаар хинтээ нэг огт ерөөсөө юм ярихгүй нэг өдрийг өнгөрөөсөн өдрүүд аягүй их байдаг. Тэгээд нөгөө яг дип юмнуудаа ингэж дип ярих чинь бас өөрөө юу шүү дээ. Айгүй ховор юм уу? Гадаадд байгаа болохоор бас айгүй ховор. Тэгээд бас энэ юг айгүй яасан сансан байна. Тантай ярих бол надад ингээд айгүй их нөгөө нэг excitement ингээд нэг юм төрүүлдэг байхгүй юу? Би ямар ч байсан ингээд айгүй их struggle-ч байгаа юм да хариулт олох байх та. Эсвэл бол таны харах үнцэг таны нөгөө нэг хэлэх зүйлүүдээс чинь ингээд би ямарваа нэгэн эргэлзээгээ би цэглэж магадгүй гэдэг нөгөө нэг юутай уулздаг тантай. Хүлээлттэй юу? Хүлээлттэй жоохон ерөнхийдөө зүгээр ингээд хилэнгүүт нөгөө нэг би ингээд танаас нэг юм сэтгэл зүйчийн үйлчлэгээ аваад байгаа юм шиг заримдаа надад ингээд тийг санагдах байхгүй ингээд яриан дунд яана би ингээд зулаагчт ингээд би ингээд тэгэнгүүт зулаагч надаа наадах ч одоо тэгтийн ингээд та ингээд онлайн хүрээд ингээд тайлбарлаад өөрийнхөө нөгөө нэг туршлага дээр хүртэл тайлбарлаа л тий. Тэгэнгүүт надаа ингээд яана би одоо ингээд зулаагчээс амар их юм ингээд аваад байгаа юм шиг. Тэгээд яг би ингээд яана би одоо ингээд юм аваалах юм би одоо юм өгж байгаа болов гэл ингээд бодно штэ. Тэгээд харилцаа хүний амьдрал гэдэг юм тэр чигээрээ трейдинг байдаг гэдэг бас тийм юм яг тэгтээ трейдинг гэж харах юм бол байж болно. Тэгтээ энэ чинь ингээд аюу олон зүйлүүдээр бас харилцаа гэдэг юм чинь нөгөө нэг чимэглэгдэж байгаа гэх юм а тий. Мэдрэмж тэгээд одоо тэрнийг юм итгэлцэл би бинээсээ авч байгаа нөгөө мэдрэмжийн хуваалцаа тэрийг яаж хүлээж аваад эргүүлээд яаж хариу үйлдэл үзүүлж байгаа нь хүртэл тэр чинь хүн болгоноос хүлээж авч чадахгүй тэр л нэг харилцаа байгаад шүү дээ. Тийм болохоор бас харилцаа чинь нөгөө нэг хинтээ байна гэдгээс шалтгаалаад хэр зэрэг нандин байхын чухал байхын энэ төр гэдэг хамаардаг. Байх л та. Яг уу би одоо нэг амир нэр хэгшинцэн хязгаарт хүрсэн хамаг юм ойлгоод ухаарсан гэж бол би хэлэхгүй. Би бүр харин ч яг дөнгөж нэг зах цухаас нь одоо нэг дөнгөж зах дээр нэрээд одоо л гол юм руугаа орох гээд байгаа юм шиг мэдрэмж аяг төрдөг байхгүй юу? Би ямар их нэг амьдрал их гол юмнаас их хол явсан, их тойрч явсан юм бэ? Одоо л би нэг жинхэнэ амьдрал 30-наас хэлдэг гэдэг шиг. Одоо яг нэг жинхнээсээ миний амьдрал эхлэхээр би яг жинхнээсээ нөгөө нэг
оюун ухаанттай өөрийнхөө юу хүсэж байгааг ингээ мэддэг, өөрийнхөө бас лимитейшнийг алдаа дутагдлыг мэддэг, мэдэрдэг, хүлээж авдаг нэг тийм чигээрээ ингээд амьдралыг үргэлжлүүлэх тийм одоо бас нэг юм ирмэг өнцөг дээр ирсэн байгаа дөнгөж л ирж байгаа гэдэг утгаараа өөрийгөө аяг хардаг. Ягаад гэхээр өдөр тутамдаа би өөрийнхөө ингээд ямар ингээд төгс биш маш их алдаа дутагдaltaа маш их засах юмтай хүн бэ гэдгийг ингээд давхар анзаараад хараад надад амьдралаа хийж туулах үзэж харах юм ямар их байгаад байгаа юм бэ гэдгийг л ойлгож байгаа. Тэг яг чи битэрийн хооронд өрнж байгаа ярианд одоо яах вэ? Тэгэл ингээл би нэг юм хэлээл одоо чи сонсоод байгаа юм шиг нэг тийм өнгөц юм одоо төржиж магадгүй. Миний хувьд бол тийм биш. Хоёулаа бүр яг л адилхан юм хоёр өөр өнцгөөс л хоёр өөр байдлаар л ингээл туулаад яваад байгаа. Энэ дотор одоо нэг тийм илүүчин байхгүй, дутуучин байхгүй. Хоёулаа л хүний үзэх ёстой юмыг үзэл хараад туулаад яваад байгаа. Яг хав би бас өмнө нь чамд хэлжилсэн. Чиний ингээд зарим нэг тийм саваагүй юм шиг асуулт юм шиг нэг тийм юмнууд намайг аягүй ингээд бас ингээд бодол давтуулаад би энэ талаар өмнө нь ярьж байгааг байхаа. Гэхдээ бид нэг дараа нэг хоёулаа нэг подкаст эхлэхийн өмнө бас нэг үйл явдал надад ингээл нэг юм юу болсон талаар би бас ингээл задлаад биччихлээсэн л тэмдэглэл дээр тэрийг би дараа нь чамд ярьж өгөн заяа. Ягаад тэгэхээр одоо миний нөгөө нэг энэ дэрж сурсан сурш ойлгож авсан нэг юм юу вэ гэхээр ингээд одоо бидний амьдралыг ингээд болж байгаа за ялгууны амьдралыг ингээл харах юм бол ийм юм аягүй чухал юм шиг байна. Зарим үед бид нэр ингээ амьдралынхаа тодорхой нэг үйл хийж байгаа үйлийг зүүм энэ хийгээ зүүм ингээ бүр ингээ ойртуулж агаад хараад тэргээ шинжилээд ингээ хэрэгцээ гардаг. Зарим үед зүүм аут хийж агаад ингээ томоор нь хүй одоо би яг ингээ юу болоод нэгэд амьдралаа ингээ нэг бүтэн зургаар нь харах юм ур чадвар ер нь бүх юм дээр аягүй хэрэгтэй юм байна л да. Зарим нэг юмыг бид нар үнэхээр яг деталийг нь анзаарч ижил тэр юмыг ингээд сайжруулдаг ч юм уу, алдаа тогтлоо орч хардаг ч юм уу, эсвэл тэндээс ямар нэг юм суралцдаг бол зөвхөн детальд анхаарал хандуулаад ах юм бол бас нэг том зургаараа амьдралд чинь юу яваад ялгуун хаашаа яваад нэг харах боломж байдаггүй. Тэгэхээр нөгөө ямар үед нь зүүм ин хийгээд ямар үед нь зүүм аут хийх вэ гэдэг чинь бас амар том чадвар ах шүү аа. Тэгээ би бас тийм ур чадвартай суралцах хэрэгтэй юм байна да гэдгээ одоо л дөнгөж ойлгож эхэлж байгаа хүн байхгүй чаавас энэ насны дээрж. Тэгэхдээ тэр нь надад ингээм амар үн цэнцээ санагдаж байгаа. Тэгэд энэ үйл явцыг би яг чамтай ингээ ярилцаад энд ингээ докюмент хийж үлдээж байгаа надад амар чухал санагдаж байгаа. Би энэ бодлогоо жилийн дараа санахгүй, 7 хоногийн дараа санахгүй. Ийм юм туулж одоо энэ төрсөн гэдгээ би өөртөө одоо нэг аудиогоо сонсохгүй юм бол би мэдэхгүй байхгүй эсвэл тэмдэглэл дээр бичүүлдэхгүй. Тэгээ ботхоор надад айгүй ингээ гоё би үн цэнтэй юмыг докюмент хийж үлдээж байгаа юм байна да. Дараа амьдралынхаа нэг мөрчлөд ирээд би бас стан нэрээ яа одоо би ингээд өнөөсөө хойшоо явж чадахгүй нэгэд бас хүндэг шантрахыг гарч болно шүү дээ тий. Тэр үед магадгүй энийгээ буцаад эргээ сонсвол бас нэг өөр бодол төрөх баха. Би тэгээд боддоо шүү дээ одоо ингээд тэмдэглэлээ хөтлж байгаа сарын эцэст би нөгөө тухайн сарыг ингээд summarize хийгээд юу сурсан, юу мэдсэн гэгээд хардаг байхгүй юу. Тэгээд зарим өдрийнхаа тэмдэглэлийг харчих хүүе энэ өдөр чи ямар авир ухаантай юм бичсэн. Би одоо ийм юм бодчихсан юм байна. Надаас гарамгүй авир чисэн фильм юм байт. Бодцсон явж явах ингээ гайхдаг байхгүй. Тэгэхээр хүн чи юм орон гараа юм биш үү ер нь нэг бодлоо. Тэгээ одоо яхаа хоёулаа бараг 2 цаг ярьчих. Би энийг бараг 2 дугаар болгоод таслаад оруулсан ч бараг цагийн төгөр юм уу да гэж бодлоо зарим нэг юм хасаад. Яасан ч яхав. Хоёулаа ер нь төгсөгчий тий. Тэгээд ингэсгээ дуусгая да тий. Гоё маш дип гоё ярьлаа. Гэхдээ тий нөө аудио бичиж байгаагаа бараг аудио бичиж байгаа болохоор аль болох нөгөө жижигхэн сонирхолгүйхэн шиг ярих хичээж байгаа боловч стил айгүй их сонирхуулаад айгүй их тгээ ярьлаа да. Тэгээд айгүй гоё бас сонин гэл нөгөө нэг таны нөгөө нэг би ингээд нэг тэгээд байна гингөт чинь та наадах чинь нэг тийм юм биш үү? Тэгж орж ирчихгээд амар гоё. Тэгж орж ирчих айгуу гоё. Тэгээд би айгуу гоё
бодож чадахгүй байсан зүйлүүдээ бодож авлаа. Гоё ярилцлаа энэ дугаар дээр. Гацаар тэр талаар. Ааха. Тэгээ би нөгөө түрүүн сая хэлсэнчлээ энэ дугаараа хоёлаа нэгэн 2 цаг болсон юм чинь 2 хуваагаад 2 партныг 2 болгоод оруулж магадгүй юм байна. Тэгээд бас түрүүн хоёлаа амсан чинь хоёлаа дараагийн удаа амьдралаас авдаг юм жижигхэн гоё юм моментүүд ч юм уу хараад мэдэрдэг гоё таашаалтай юмнуудаа ингээд мартаагүй байгаа дээрээ ч юм уу цуглуулж байгаа нэг хэсэг нэг ажиглаад тэрийгээ те яг энийг яриндаг ажиглаж байгаа дараагийнхаа дугаар дээр яри гэж бодлоо. За тгий. Тэгээ дараагийн ярих сэдв тодорхойлсон. За тэглээ. Айгуу гоё сэдв байна. Тийм тэгээд энэ дугаарыг хүн амтаа сонсож байгаа мүү мэдэхгүй. Гэхдээ сонсож байгаа хүн байх юм бол энэ дуустал нь сонссон хүн байгаа бол бит хоёртай цуг энэ яриаг сонсоод бас дотроо тохор ихцүүлээд үлдсэн бол одоо бас хүнд хэрэгтэй байсан бол битүүрийн бас нэг юу гэх юм та одоо баяртай байна тусалж чадсан бол тэгээ дараагийнхаа дугаар дээр өөр гой сэдвтэй эргэж уулзлаа түр баяртай гэж хэлье да. Ялгуунд өөр хэлэх үгүй байхгүй баяртай. За баяртай. Арт яриаг дараагийнхаа баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа түр баяртай.